Сайн бацхан уу та бүхэндээ гигэ өдрийн мэнд хүргэе. Мастраас Олон байна. 2026 оны 8 сарын 7-ныхоо 6 мэдээлэл хүргэх гэж байна. За Тэнгэрийн зэргийг харж байгаа бол одоо энэ ногоон бүөрийнхээ дотор байгаа нь ногоон бүөрийнхээ цагираг дотор байгаа нь өнөөдрийн эзэн гараг сур гарагийн маань бэлэг тэмдэг. За тэгээд энэ сур гараг маань одоо айгуу гой байралтай байгаа. Яагаад гэвэл одоо энэ kite одоо энэ конфигурац байгаа байхгүй юу? Яаж ийнө гэхээр одоо энэ ингээ Grand Prix болон одоо basic style буюу тэгээд өшөө дээрээс нь position чиглэлтэйгээр одоо бий болж байгаа ийм гой том дүрс юм байгаа. Харагдж байгааз одоо энэ том дүрс ногооноор асцсан байгаа гэсэн үг. За Grand Prix гэж яриад байгаа нь болохоор одоо энэ асж байгаа дүрс нь байна. Basic style гэж байгаа нь яриад байгаа нь болохоор одоо энэ асж байгаа дүрс нь гэсэн ногооноор. Тэгээ position гэж байгаа нь голын хар дүрсийг ярьж байгаа байхгүй юу? Тэгээ голын хар дүрсийн одоо яг чиглэлийн өмнө болохоор өнөөдрийн эзэн гараг сур гараг маань ингээд асаад та бүхэндээ би харуулж тайлбарлаж байна гэсэн үг. За энэ бүгдийг харуулснаар юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ өдөр цөмөрөө юутаж зорьсон, бодсон, сансан ажил төрлүүдээ бүгдийг нь хийхийг хичээе, амжуулахыг хичээе. Өшөө дээрээс нь хэрвээ энэ бичлэгийг 8 сарын 6-нд үзэж байгаа хүмүүс байгаа бол одоо 6-ныхаа шөнө өөрийнхөө зөөд нойрыг манах гад үзэрээ, зөөд нойронд чинь ямар мэдээлэл ирэх нь үү, юу үзэгдэх нь үү те бас тэмдэглээд аваарай гэж зөвлөж байна. Яагаад гэхээр одоо энэ одоо kite гээд одоо конфигурац ахгүй одоо энэ дахиад би хасаад хараалч одоо энэ ногоон өнгөөр том гэрэлтэж байгаа энерги байгаа дагааз миний холбоосод одоо эн чинь ингээ бидний одоо бүр ингээ төрөлхийн авьяасыг тийм үү одоо бодит зорилго өшөө дээрээс нь ингээд амьдралын эрхэм зорилгод ингээд чиглүүлж чаддаг ийм хүчтэй том зураглал ахгүй одоо тийм энерги байна гэж цөмөр ойлгоно. За тэгээ бидний одоо ямар авьяасаа нэмэрээ нээгээд үзэх хэрэгтэй, ямар боломжуудыг атгаад үзэх хэрэгтэй. Бидний одоо хувь тавилангийн хаалга хаана нээгдэх нь үү, тийм үү? Ядчил ингээд давтагдж байгаа тоо юу бэ? Санамсаргүй мэд таарлцсан хүмүүс хинхэн гарч ирэх нь үү? Нэг ижил тоо бишээ үгнүүд олон удаа сонсогдож байна уу? Юу зэрэг олон давтамжтай мэдрэгдэж байна гэдгийг бүгдийг нь ингээд анзаараад үзээрэй гэж хэлж байна. Тэгэд энэ болгон одоо шууд ингээд мухарс үсэг гэж бас бити ойлгоорой. Энийг цөмөрөө өөрийнхөө одоо дотоод ухамсартайгаа харилцаж байгаа одоо хэл гэж цөмөрөө анзаараад ажиглаад үзвэл их зүгээр байгаа. Одоо 6-ны шөнө тэгээ 7-ны өдөр байгаа шүү. Тэгээ шөнө юм чи мэдээ цөмөрөө зөөд нэрээ анзаарна. Саяны хэлсэн одоо давтагдсан тоонууд тэгээ ижил үгнүүд ч юм уу одоо сонсогдоод байгаа зүйлүүд санамсаргүй таарлаад байгаа тэр олон хүмүүс эсвэл ганц хүнч байж болно шүү дээ. Нэг хүн олон удаа таарлагч тийм давтамжууд байгаад байдаг да. Тэр бүгдийг цөмөрөө ажиж амьдрах шаардлагатай ийм өдөр байгаа. За тэгээд нэг зүйлийг бас мэдээж хэрэг анхаарах хэрэгтэй. Юу анхаарах вэ гэхээр хэдийгээр ийм одоо тэгээ бидэнд ингээд том хаалга одоо ирээдүйн зорилгодоо чиглүүлэгдэж байгаа том хаалга нээгдэж байгаа ч гэлээ. Одоо энд ингээд дэлхийн ван гараг минь өөрөө хумхын ордод байгаад байгаа байхгүй юу. За энэ ингээ хумхад байгаа энэ гараг минь хумхын ордод байгаа учраас цөмөрөө одоо ингээд өөрчлөлт ирэхээр ингээд цухтах гад юм бол цухтыг их болгонд ингээд дарамт илүү их хүчтэй биднэрт мэдрэгдэж магадгүй манайхаа. Тийм учраас цөмөр одоо хуучин дадал зуршил бодлоо ингээд хамгаалсаар байгаа дах уу эсвэл өөрчилж болж гин үү уян хатан байж чадж гин үү ирж байгаа одоо шинэ хаалга одоо тий үүдэж чин тогшохоор хүлээн зөвшөөрч чадах нь уу тэр чинь ингээд өөрөө чинь хүлээн зөвшөөрөх үнэнтэй чинь нийцж чадах нь уу гэд бүгднийг бас ингээд анзаарал зүгээр шууд ингээд энэ шиний мороод ирлээ би чадахгүй мэдэхгүй ста танихгүй чадахгүй гэж одоо битээ шууд өгөөсгөрээ битээ шууд одоо ирж байгаа хаалгыг хаагаарай гэж зөвлөж байна. Ямар ч хэлсэн айжиж үзэх хэрэгтэй шүү манайхаа. Орчлон хорвоо одоо бидэнд ингээ баг шинэ боломжийг илгээж авах бүрэн боломжтой ийм гоё энерги байгаад байгаа байхгүй юу. Тэгээ ялангуяа энэ энерги ч өөрөө тийм одоо энэ сургаригтай минь одоо шууд холбоотой байгаа шүү дээ. Одоо энэ чинь бидний одоо шинэ санаа, бидний шинэ уулзалт тийм үү, шинэ ойлголт одоо сур гараг маань бидний хайр, харилцаа, холбоо, түншлэл, гоо сайхан тий одоо бидний одоо нийгэмдээ гарч ирж байгаа тэр бүх зүйлийг илтгэхэд холбож яадаг ийм том холбоогүй шүү дээ. Өшөө дээрээс нь бүр мөнгө санхуг одоо иргэшээж яадаг ийм гариг байгаа тийм үү. Тийм учраас цөмөрөө өнөөдөр бүх зүйлийг амжуулъя гэж л одоо зөвлөмөр энэ да манайхаа. За тэгээд өшөө дээрээс нь цөмөрөнгийн анхаарах ёстой жилтэнгүүд нь болохоор 20 жилтэнгүүд байна. Тэгээд цөмөрөө биеийнхаа ямар хэсгийг анхаарах вэ гэхээр цөмөрөө гар хэсгээ анхаарна. За тэгээд
Өнөөдрийн ээлтэй онг мэдээж хэрэг ягаан байна, шар байна, ногоон байгаа манайхаа. За тэгээд төгсгөлд нь хамтдаа маш богинохон өгөн заслаа хамтдаа хэлцгээе. За эхлэе манайхаа. Талархъя, талархъя, талархъя. Орчлон хорвоо тандаа талархъя. Дэлхийн ээжээ тандаа талархъя. Хувь тавилангийн минь хаалгыг нээж буй бүх дээд хүчтэй талархъя. Орчлон хорвоогоос илгээж буй бүх боломжийг би нээлттэй сэтгэлээр угтан авч байна. Энэхүү бүхнээ би бодит амьдралдаа хэрэгжүүлж чадна. Талархъя, талархъя, талархъя. За тэгээд араас нь оог нэрээ хэлээрэй манайхаа. За ингээд та бүхэндээ энэ өдрийнхөө азархай мэдээллийг хүргэлээ. Тэгээд өмнө нь би нөгөө нэг юу яасан штэ. Одоо нөгөө нэг лайваар хүмүүсийнхаа мэдээллүүдийг өгөөд хүмүүстэй одоо нөгөө шууд ингээд лайваар ярьжсэн да. Одоо сарны зэнглаа одоо та нарын хаана явж ийн гэдэг онцлогийг авч агаад мэдээлэл өгчээсэн тийм ээ. Тэгээд өнгөрсөн 7 хоногт тэрийг явуулж амжаагүй чадах юм бол энэ 7 хоногтоо та бүхнийхээ өгсөн мэдээлэлээр та бүхэндээ хариултыг өгөх болно гэж одоо өгч магадгүй гэж бас хэлж байна. Юмиг гэж мэдхөө энэ 7 хоногт хийж магадгүй учраас тэгээд сануулж байна манайхаа. За тэгээд ийм байла да. Астро Солон байла.